Баянгор Трейд Центр компани товч танилцуулгаас 2008 оны 9-р сарын 29-нд Улаанбаатар хотод Баянгор бизнес форумыг улсын хурлын гишүүн Баттуулгын санаачлагаар зохион байгуулж, Баянгор аймгийг жишээг аймаг болгон хөгжүүлэх хөтөлбөр гарч, энэ хөтөлбөрийн хүрээнд Алтбаагийн Баттуулга, Гамбат, Элдвүчир, Пүрвсүрэн, Болтуйг, Гамболт нарын хөрөнгө оруулалтаар Баянгор аймаг болон баруун аймагуудад үйлчлэгээ үзүүлэх зорилго бүхий орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн битүү тээвэртэй худалдааны төв барих ажлыг эхлүүлэн Баянгор баруун бүсийн худалдааны төвийг барьж 215 түрээслэгчтэй 38 ажилтан албан хаагчтайгаар 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм а. 2014 онд баруун бүсийн худалдааны төвийн дэргэдэх үйлдвэрийн байрыг засварлан тогтоолж оюутал эсгүүрийн зориулалт бүхий үйлчилгээний төв болгон ашиглалтанд оруулан 50 гаруй түрээслэгчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү үйлчилгээний төв нь бүх төрлийн Монгол дээд ховцыг оёх, засварлах үйлчилгээг чанарын өндөр дэвшинд хийж гүйцэтгэж байна. Компани бизнесийн үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн 2018 оны 10 дугаар сард худалдаа үйлчилгээний зориулалттай 2 давхар баруун бүс 2 худалдааны төвийг ашиглалтанд оруулан 1 давхартаа аривж хүнсний бөөний төв, 2 давхарт гаруутас, дагалдах хэрэгсэл, засвар үйлчилгээний төрөлсөн төвийг нээж одоогор 50 гаруй түрээслэгчтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа юм. Манай худалдааны төвүүд нь олон улсын стандартад нийцүүлэн баригдсан, дотруулан гадна талбайдаа иж бүрэн камерын системтэй, 24 цагийн харуул хамгаалалттай 3824 м2 талбай бүхий хатуу хужилттай автомашины зогсоолтой олон нэр төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой өдөрт 3500-аас 5000 хүнд тогтмол үйлчилгээ үзүүлдэг 600 гаруй түрээслэгчтэй баруун бүсийн аймагуудад жижиг худалдааны төв болон өргөжин хөгжиж байна. Аймаг орон нутгийн хөгжил дэвшилд оруулж байгаа хувь нэмрээ үнэлэн компани үйл ажиллагаа бүтээн байгуулалтыг дэмжиж 2010-аас 2018 онуудад Баянгор аймгийн шилдэг бүтээн байгуулагч компаниар 2014 оны Монгол улсын татврын албаны дээд шагнал шилдэг татвар төлөгчийн хөх дэвтрээр 2017-2019 онд Баянгор аймгийн үйлчлэгээний шилдэг байгууллагаар 2010, 2020, 2022 онуудад шилдэг ажил олгогч байгууллагаар тус шагнуулсан байна. Одоогор тус компани нь захиргаа аж ахуйн алба, санхүү үйлчлэгээний алба, харуул хамгаалтын алба гэсэн 3 албаны нийт 29 ажилчдтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Компани удирдлагууд. Компани төлөөлөн удирдах зөвлөл. Дэндвийн Гамболд, Авирмидийн Пүрвсүрэн, Тамжаагийн Батүчир. Компани гүйцэтгэх удирдлага. 2009-с 2011 онд Дамлын сөрөнгийн жаргал сайхан, 2011-с 2012 онд Совдын Баяр Магнаа, 2012 оноос одоо хүртэл Тамжаагийн Батүчир нар ажиллаж байна. Баянгор Трейд Центр компани нь 15 жилийн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд олон бүтээлч ажлыг санаачлан зохион байгуулан ажилласнаас зорилтод бүлгийн болон суралцах хүсэл эрмэлзэлтэй хүүхэд багчуудыг дэмжих, хувцас бэлэглэх, сайн үлсийн аяныг 6 удаа зохион байгуулж 50-аас 60 сая төгрөгийн үн бүхий зүйлээр дэмжиж ажилласан байна. Өвөлжилт хүндэрсэн цаг зуурын бэрхшээлийг даван туулахад малчтад туслах аяныг 3 удаа өрнүүлэн 50-аас 90 сая төгрөгийн үн бүхий зүйл болон бэлэн мөнгөний хандивыг малчтад болон сум орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудад хандивуулсан байна. Байгаль орчноо цэвэр байлгах талаар бусдад үлгэр дуурайлал болох үүднээс түрээслэгч нартай хамтран цэвэр орчин сэдвт төвийн голоо цэвэрлэх ажлыг жил бүрийн хавар намрын улиралд зохион байгуулдаг. Баянгор Трейд Центр компанийн баруун бүсийн худалдааны төвийн үеийн удирдлагууд алба хаагчид, харилцагч, түрээслэгч нийт баянгорчуудад 15 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Хамт та хөгжсөн 15 жил.